Байцгаана уу. Хүндэт чамнар та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэхүү та бүхэнтэйгээ олон дурсамжуудыг хамтдаа бүтээлцэж анхныхаа ангийн гişийнхөө үзэсгэлэнтэй төлөх баяртай байна. За та бүхэндээ цаашдынхан эсэлтийн ерхий шалгалтанд өндөр амжилт хүсэж бүгд хүссэн мэргэжлээ сонгож мөрөөдөлтөд хүрээрэй гэж та бүхэндээ багш нь хэлье. Та багшигаа үргэлж баярлуулж байдаг та нартай багш нь хайртай шүү гэж хэлье. Тэсээс гардгүй гэх юм уу тэр дурсамжуулаа миний төрсөн өдрөө та багшаа ангид нэг зүйл зодтолж байгаа дэвтчлээ хордон хүрээд ирээчээ гэж намайг дуудаад би одоо юу болсон юм ба гэж сандраад айгүй яарад ирсэн чи та бялоо өрчсөн бүгдээрээ ингээд багталтаа зогсож байсан. Би тэгэхэд айгүй их одоо догдолж ерөнхийдөө багш болсон одоо тэр сайхан мэдрэмжийг тэр үед их авч байсан. Миний санаанаас ерөөсө гардгүй маа тэр. За ингээд шавнырынхаа цааштай ажил үйлсэнд сурлагдан өндөр амжилтыг хүсье. За бид хүн бол одоо насан туршдаа нэг ангийнхан сургуулаа энэ хүндэт багш нараа бие биенээ хизээж битгий мартаарай. Бие биедээ дэмтэй яваарай гэж багшийн зүгээс та хүндээ хүсэж байна. За бүгдэнд нь аз жаргалыг хүсье. За 12 жил хамт сурсан та нартай энэ өдрийн мэндийг төшөөлье. Амьдралынхаа хамгийн урт болоод хамгийн мартагчгүй дурсамжийг өнгөрөөсөн та бүхэндээ тэр дурсамжийг үлдээсэн та нартай маш их баярлалаа. Бид нар хэдийгээр ингээд зөндөө их модалцаж гисэн нэг анги байдаг шүү. Хамгийн их дурсамж, хамгийн их цаг хугацаагаа ингээд бараг гэр бүлээсээ илүү цаг хугацааг өнгөрөөсөн. Саяхан бид нар маань гүрмийн баяа сум гүрмийн нуур явсан. Тэгмэл маань нөхдүүдийнхаа нэлээ амирыг мэдлээ. Нэлээ юм боллоо. Амир байлаа. Та нар маань одоо ингээд усын шалгалтаа өгөөд эсэлтийн ерөнхий шалгалтаа гэх том даваагаа маш амжилттай даваад бүгдээрээ хүсэн сургуулаа хүсэн мэргэжилтэд ороод хүсэн амьдралдаа хүрээрэй гэсэн юм. Ангийнхантайгаа байх сүүлийн мөчүүд ер нь тохиож байна. Тэр хугацаанд ер нь ангийнхантайгаа ер нь бол илүү дотн бүр ер нь бол дотн. Гэхдээ тэрнээсээ илүү дотн баймаар байна. Илүү олон хөгжилтэй төв бүтээмээр байна. Тэгээд найзуудтайгаа ер нь бол тэгээд ер нь бол насны найзууд байхыг хүсдэг. Ер нь бол тэгээд хутраа явсан ч тэгээд оюутан хотмот бол хот хүрээ газар өөрөөр газар сурсан ч ер нь байн холбоотой баймаар тийм сайхан найзуудтай. Найзуудтай хандаж илгээд та нар үнэхээр мундаг шүү. Тэгээд би та нарт бүгдэнд нь хайртай байдаг байсан шүү. Одоо ч гэсэн хайртай. Би та нарт бүгдэнд нь хайртай. Цуг байсан хугацаа мөчвөрл ер нь хамгийн үнэтэй л дурсамжтай л байсан та. Цуг байхдаа хэрэлдээд ингээд зодтолтой ноцолтой байдаг гэсэн яг тэгээд хэдэн биентэйгээ цуг байхдаа тэгээд л хамгийн аз жаргалтай гоё л байдаг та. 12 жилийн ингээ хамтдаа найзлах нөхөрлөөд цуг байхад ингээ амар гоё байсан. Тэгээд цаашдаа цуг байхгүй ч гэсэндээ ингээд бас холбоотой нэг нэгэндээ тустай дэмтэй ингээ гоё найзууд байвал гоё шүү. Тэгээд өөрөөсөө хичээгээд бас мундаг хүүхдүүд болчоод хүмүүс болчоод буцаад бүгдээрээ цогтаа ирнэ шүү гэл. Ирээ цогтаа ингээд бөөндөө уулзаад гоё юмнуудаа ирнэ шүү. Манай их спортлог шүү дээ. Спорт урлаг гаргасан амжилт. Тэгэл манай аймгийн арга юм манай ингээс л бүгд явдаг шүү дээ. Тэ сумадлуулаад. Урлаг спорт төр нь манай анги л байгаа. Тэ. Манай анги бод. Тэ. Мэдж байгаа. Ер нь бол жоохон гоё нэгтэй л юм. Одоо ч гэсэн үйл гал юм л та. Ингээд яа. Угаасна төгсөлтөөр ойлаагүй. Дээрээс нь 12 жил ингээд суудан мөлөмстэй. Ер нь манай анги чинь яг бусад ангиг бодох юм бол бүр яг ч бусад ангигаас бүр илүү нэг тийм онцгой. Тэгээд дээрээс нь ингээд хүүхэд болгоно ингээд өөр ингэсэн чаддаг зүйлтэй амар ер нь яг би бинтэй амар тустай дэвтэй би биний амар төш туулж чаддаг болохоор хамгийн гоё анги л чаддаг. Бүгд ингээ өөрийнхөө замыг хөөгч байгаа ч гэсэн би энийхээ хамгийн сайн төшиг толгой байгаарэ. Тэгээд найзуудтай хайртай шүү. Тэгээд ээжтэй өндөр оноо аваад хүссэн сургуулаа аваарай гэж хэлье. Тэг. Юу ч болсон ингээд өөрийнхөө ингээд зорилгоо тодорхойлсон бол тэрнийхээ төлөө араас ингээд хичээнгүүл яваарэ. Ямар нэгэн зүйл ямар нэгэн ингээд саад бэрхшээл зөндөө гарч ирдэг учраас тэрийг үл ажран ерөнхийдөө мөрөөдлийнхаа төлөө бүх хүчээ зориулаарай гэж хэлье. Тэгээд ээжтэй нь амжилт хүсье. Баяртай. Ангийнхан
угаасаа ингээ бүгдээр ингээ яг адилхан хүмүүс биш, шал өөр хувь хүмүүс нь өөр болохоор мэдээж яг бүгдэнд нь адилхан ингээ хайртай гэж бол хэлэхгүй. Зарим нь бол үгнээр муухай хайртай хүмүүс байгаа, ингээд айгуу дургүй хүмүүс байгаа. Гэтэ мэдээж ингээд 12 жил нэг ангиас сурсан чинь бүр ингээд бүчрүү үзээд юмдаг бол биш. Гэтэ ер нь бүгдэнд нь л ингээд гоё харцаг хичээдэг. Гэтэ бас жоохон муухай хүмүүс байгаа л та. Би ч тэгээд бүгдийн л гомдоосон дөө. Бүгдээрээ уучлаарай. Тэгээд ер нь ихэнхдээ ер нь морчдэртэй мэдж байгаа охтоо бүгдээ одоо бичлэг үзээ угаас мэдтий. Уучлаарай. Ангийнхандаа хандаж хэлэхэд бүгдээрээ ингээд ийш өгөөд хэрвээ хүсэн оноо давхрыгүй ч гэсэн цаашаага мөрөөдөлт өөрхийн тулд хөдөлмөрлөөрэй. Ганцхан ийшээр амьдрал шийдвэрлэгдэж дуусахгүй шүү гэж. Тэгээ амжилт хүсье. Ер нь тэгэл хичээл дээр бол тэгэл дандаа л хонч шүү дээ. Бөөнөр хэрэлдээ л охтод өгөөдгөө хэрэлдээ ш. Өгөөд өгөнд орохгүй. Зодтолтой бол. Тэгэл бүр амар өрөвдөг. Ер нь арга авдаггүй. Зодтолтой л идэг. Хамгийн хүгэнд ордог хэлбэл Гэлэг жамс Батсүх хоёр хамгийн их сахилгагүй нагаа. Тий. Хоёр нь бол амар их стресстүүлдэг шүү. Ер нь ангийнхныгаа охтуудыгаа амар их шоглдог, зоддог. За тэгээд ангийнхандаа хайртай шүү. Тэгээд цэцэрлэгээс ахуулаад 12 жил тэгээд ер нь төрснөөс ахуулаад 18 жил хамт байлаа. Тэгээд зөндөө санах баха. Тэгээд ер нь айгуу нандин хүмүүс тэгээд одоо дараа жил улам гоё хөөрхөн хүүхдүүд болоод тэгээд зөндөө уулзчихъя гэж хэлье. За. Энэ жил нөгөө төрсөн өдрөөрөө айгүйх говцол та. Нөгөө ангийнхаа оюумаатай яг нэг өдөр төржсэн байхгүй юу? 3 сарын 2-оо юм. Бол нэг гоё өдрөө. Тэгээсэн чинь сая цог тэмдэглэн гэж гад боломжгүй болоо. Тэгээсэн чинь би бол ангийнхнаа бүгдийн өрн хөрнө гэжсэн чинь манай анги охтод ер нь зарим хүмүүс нэр оюумын төрс өдрөл явсан. Би чинь ганцаараа ангитаа ингээл тэр аяар нь би чи уйлаа гашгирч уйлаа бүр мэдвэрч уйлаа. Бүр амар уйлаа. Тэгээ нэрээ одоо үер одоо болохоор л байсан. Тэгээ бүтэн л байгаа л та. Тэгээ байжсэн чинь оройн ингээ уух чи хүрээдрээ гэж дуудаад байсан чинь надад ингээ Жакобин дээр нэлээд олон Жакобин ингээ даа ингээ тавьчихсан. Тэгээ надад дуулж өгөөд үдээд гэжсэн. Тэгээ гэртээ ороод бас ингээ аав чартаас гомдоос. Тэ нэрээ уурлаад байжсэн чинь хаалга тогшоод би нөгөө хусаас явжсэн байхгүй юу? Шорттэй тэгсэн чинь манай анги охтод юм уу чи? Маа унтрлаа хурдлаач гэж дуудаад. Тэгээ би өмсгөө сандраа тал өмсөө очиж чараад яж бичлэг хийсэн. Тэнгүүтээ нөгөө өвдө буцаж очиж баагаа үлээгээ. Тэгээ манай анги охтод чи бэлэн өгөөд аюу тэр амар хөөрхөн байсан. Тэгээд яг хөө зөндөө их гомдчихсэн чи тэр гомдлыг маань айгүй хортон амархан гаргасан л та. Тэгээ мэдээж 15 жил ингээд найзлаад 15 жил цуг байсан болохоор яаж ингээд тэгж удаан гомдож чадах вэ? Минийгаа мэдэх юм байна. Ингээ хүссэн сургуулаа аваарай. Авч чадгүй маа гэхэд нэр хүссэн амьдралаараа амьдраарай гэж хэлье. Тэгээд одоо аль болох нь татааддаа ирэхээрээ татааддаа гэрлээрээ. Хамгийн гоё дурсамжтай үе гэх юм бол ер нь бол айгүй их зөндөө байгаа байхгүй юу? Би тэгтээ одоо энийг айгүй их сандаг байхгүй юу? Анх нөгөө нэг хурд цээжилжсэн үе байхгүй юу? Яг ингээ баг сургууль сурдаг байсан. Тэгэл ийм байрны доотлын ингээд ийм шатны хажууд ингээд бид нэр хүрдээ цээжлээ байжсэн. Тэгсэн чинь баачка үзэг байна уу гэл манайгийн Батсүх үзэг байна уу гэл асуусан. Тэгээ байна штэ байна гэл тэгсэн шидсэн чинь нөгөө үзэгнийхээ тагийг үзэгнийхээ ард нь ийцэн шидсэн чинь яг хацран дээр нь ингээд зоогдоод ингээд тэгээ бас дараа нь бас ахаад тэгээ зоож ирсэн. Тэгээ хөрхий юм байна. Харин тэгээ тэрийг л аягүйсэн мартаж чаддгүй тэр хөгжилтэй юм шиг амар юм шиг. Урдсан бүгдээрээ хүссэн сургуулаа аваад хүссэн оноогоо аваад тэгээд яг энэ бичлэгийг үзээсэй гэж хүсэж байна. Бүгдээрээ угаасаа амар мундаг. Тэгээ хайрт шүү. Өртгөн юм шиг санагдаж байсан. Ирлийн хурднаар өнгөрсөн жилүүдийн энэхэн насанда та бид мартахгүй.
гарах болдгоо